Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Бид нарт монголчуудад биднэрт одоо ямар даваа тал байгаа юм бэ? Бид нар бол ингээд маш залуу байна. Залуу. Сая бид нар харлаа те. Нүбийн одоо залуу насны ангиллыг 45 хүртэлгээд сунгацсан. Тэгэхээр ингээд 18-аас 45 насны залуучууд бол хүн амын 42%-ийг нь хамарч байна. Тэгэхээр бид нар залуу байна. Залуу байна гэдэг нь бид нар ингээд үн цэнийг одоо бүтээх тэр асар боломж бол бид нарт байна гэсэн. За нээлттэй дэлхий бол ингээд нээлттэй болчлоо тий. Мэдлгүүд нээлттэй болчлоо. Энэ нээлттэй мэдлэгийг ковид бол маш хурдсуур болгосон. Одоо бид нар ингээд хэрэг өсөх юм бол тий edX дээр дэлхийн том сургуулиудын үнэгүй хөтөлбөрүүд бол байж байдаг. Мөнгөний төлөөд ч тэнд онлайн хөтөлбөрүүдэд суух бүрэн ингээд боломжтой болсон тийм ээ. За өндөр хурдны интернет ялангуяа Улаанбаатар хот Монгол бол харьцангуй одоо интернетийн хурд бол сайтай. Ялангуяа нэг сургууль төгслийн чиглэлд ашиглах өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах бол интернетийн хурд бол хангалттай гэж үздэг. Нөгөө талаараа бид нар харилцаа холбооны төлбөр бол боломжийн. Бид нар ухаалаг хотоос ашиглалтын түвшингөөрөө бол маш өндөрт ордог. Одоо Монгол улс чинь 3.4 сая хүнтэй мөртлөө бид нар чинь 4.5 сая гар утас ашиглаж байна. Тэрний нэг 80% нь ухаалаг утас байна гэдэг ийм датанууд бол байгаад байгаа. Тэгээ сүүлийн үед бол нөгөө цахим шилжилт бол ирж хэмжиж байна те. Тэгээ энэний үрээр бол бид нар ингээд олон давуу талууд бий болж байгаа. Тэгэхээр бид нар ийм давуу талтай байна. Ийм давуу талтай байна. За жил болгон хүний хөгжлийн тайлан гэж нүүбэд бүртгэлтэй 168 улс орнд дамжуулаад энэ хүний хөгжлийн тайлан гаргадаг. За хүний хөгжлийн тайлан 2015 оны хүний хөгжлийн одоо тайлан хүний хөгжил гэж юу хэлэх юм бэ гэдэг энэ хүний хөгжил гэдэг тайлбар концепцийг бол тэнд гаргаж ирсэн байдаг. Тэгээд би тэр хүний хөгжлийн 2015 оны илтгэлд хүний хөгжлийг тайлбарласныг энд бас оруулсан. Тэрийг би хэлэх гэж байна. За тэгэхээр тэндээс улбаатаагаар бид нар бол ер нь хүний хөгжил гэдэг юу ч хараад байгаа юм бэ те? Хөгжсөн хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Энэ нь яагаад нөгөө байгууллагын үнд баялаг болд юм бэ гэдэг дээр ер нь алсын хараатай зоригтой хүн бол зориг бол алсын хараатай байх, зоригтой байх гэдэг бол хүнд юм хөгжих тэмүүлэлээ өгдөг юм байна. Тэр дотоод мотивацийг бий болгодог юм байна гэдэг. Тэгээ хөгжих тэмүүлэлтэй тасралтгүй хөгждөг ажилтан бол одоо байгууллагын үнд баялаг болд юм байна гэдгийг бол ингээд нийтлэгээр бол харж болдог. За мөн Япон улсын жишээ байдаг. За Япон бол ингээд нөгөө Мэйжигийн шинжилэл буюу 1868 оноос хойш бол энэ Японы өнөөдрийн өндөр хөгжлийн суурь, орчин үеийн өндөр хөгжлийн суурь нь бол тэнд тавигдсан юм аа гэдэг. За тэгээд нөгөө жишээлбэл миний хувьд бол нөгөө байгууллагынхантайгаа тухайн үеийн элчин сайд Таканара Шимизу 16 оны 6 сарын 15-нд баха Японы хөгжлийн нууц гэдэг ийм ялтгэл яриа залуучуудад хийжсэн. Тэгээд бид нар тэнд ингээд багаараа оролцоод очиж сууж яхад бол ярьж байгаа юм л да. Тэгээд тэн дээр юу ч хэлсэн гэхэлэр тэр Мэйжигийн шинжилгээний үед бол Япон улс юу ч хэлсэн бэ гэхэлэр улсын хөгжил бол хүний хөгжил байх юм аа. Тэгээд энэ хөгжлийн үндэс нь бол боловсрал байх юм аа гэж томьёолсон юм аа. Тэгээд бид нар ингээд улсын хөгжил, хүний хөгжил байх юм аа гэж томьёолоод тэгээд тэр томьёоллоор ингээд явсан нь өнөөдрийн Японы өндөр хөгжлийн суурь нь болсон юм аа гэж хэлж байсан. За тэгээд тэр хүний хөгжлийн илтгэл 2015-д хүний хөгжлийн үзэл баримтлал гэдгийг бүр ингээд тайлбарлаж, задлаж ингэж гаргаж ирсэн байсан. За тэнд юу ч хэлж өгнө гэхэлэр ажил эрхлэлт хөдөлмөр гэдэг нэг хоёр нэр томьёог бол ингээд тухайлж ялгаж салгаж бол хэлж байгаа юм л та. За тэгээд ажил эрхлэлт гэдэг бол тухайн ойлголтоор юу ч хэлсэн байдаг вэ гэхэлэр хүн ер нь өдрийн одоо гол 6 ч байт юм уу 8 цагч байт юм те өдрийн цөм цагаа ийм зүйл хийнэ гэд амлалт өгөөд зориулчихсан эсвэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ч гэдэг юм уу. Энэ бол одоо ажил эрхлэлт гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм ажил эрхлэлт бол хүн тогтвортой хөгжих юм бол суурь нь гэдэг юм аа гэж хэлээд байгаа. Тухайн нэг зориулсан хариуцлага хүлээсэн ажилтай байх нь хүн тогтвортой хөгжихийн суурь нь гэдэг юм. Гэхдээ энэ бол хангалтгүй. За тэгээд цааш нь яах юм гэхэлэр хөдөлмөр орж ирэх ёстой гэж хэлж байгаа. Энэ суурь ажил эрхлэлтэн дээр энэ хөдөлмөр гэдэг зүйл чинь нэмэгдснээр хүнийг хөгжүүлдэг юм аа. Тэгээд хөгжсөн хүн чинь бол амьдралын баялаг хэв маягтай байдаг. Тийм хөгжсөн хүнд бол ажил эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх, өргөн боломж нэгддэг юм аа гэдгийг одоо их тайлбарлажсан байдаг. Тэгээд энд одоо зургаар харуулж байна те ажил эрхлэлт хөдөлмөр гэдэг хоёр зүйл байж хөгжсөн хүн гэдэг хүн гарч ирдэм байна гэдгийг энэ хүний хөгжлийн илтгэлд тайлбарлсан байдаг. Тэгээд энэ нь нэлээд биднэрт ингээд их тийм их практик их логиктой одоо санагдчихсан. Тэгээд тухайн үед бид нар ингээд энэ нөгөө контентийг сургалтын контентийг бэлтгэх гээ дотооддоо бид нар ажилтнуудтай ярьдаг, бие биендээ ярьдаг, хэлэлцдэг энэ төр байх гад энэ ингээд нэг 3-4 жилийн туршид бид нар ингээд тасралтгүй хөгжүүлж тухайн үеийн шинэлэг мэдээллүүдийг ингээд оруулаад явдаг байсан л да. Тэгэхээр ингээд 2015 оны тэр хүний хөгжлийн тайлан бол яг
энэ хөгжсөн хүмүүс хэнийг хэлэх юм бэ гэдэг концепцийг бол ингэж тайлбарласан байдаг.